Монгол улсын эдийн засаг олон улсын зах зээл дээрх уул уурхайн түүхийд болон гадаадын хөрөнгө оруулалтаас хамаардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд 17.3% хүрээд байсан эдийн засгийн өсөлт буурч хөрөнгө оруулалт багасж 2015 онд давнаад 2016 оны хагас хүртэл нэг оронтой тоонд өсөлттэй байж эдийн засгийн хүндрэл байсаар л байна. Нэгэнт гадаад зах зээл дээр уул уурхай бүтээгдэхүүний үн түүнээс олох ашиг унсан учир мэдээж хөрөнгө оруулалтад түшиглэн эдийн засгаа босгохоос өөр замгүй. Энэ үед буюу олон хөрөнгө оруулалт танагдсан байхад Монголд хөрөнгө оруулалт хийсээр байгаа итгэл түншүүд. Энэ нь өвөр Монголын өөртөө засах хорны аж ахуй нэгж хувь хүмүүс юм. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй жилүүд байсаар байхад яахын аргагүй ард талуулж нэмж хөрөнгө оруулалт хийж нэгэн ялангуяа өөр компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийхин ашигын талаар сурч ирж байгаа Монгол өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны талаар танилцуулъя. Манай Монгол өвөр Монголын бизнесийн холбоо бол 2011 онд байгуулсан. Одоо яг 5 жилийн ойн баярыг тохиолдож байна. 2011 оны үед Монголд хөрөнгө оруулж ажиллаж байж байгаа өвөр монголчууд нийлээд холбоо байгуулъя гэж ингээд салд нэгдээд холбоогоо байгуулж албан ёсоор бүртгэж эхэлсэн юм аа. Тухайн үед нь бидний нээлтэн дээр бол өвөр Монголын засгийн газраас төлөөний хүмүүс ирж бидэнд баяр хүргэж нээлтэнд оролцсон. Мөн одоо тухайн үеийн Монгол улсын засгийн газрын холбогдох дарга нар төрийн бус байгуулах мөн одоо бизнесийн хамтын ажиллагааны томч нар манай нээлтэнд оролцож баяр хүргэж өдий хүртэл бидэн нартай хамтарч ажиллаж ирсэн юм аа. Монголд хөрөнгө оруулалт хийсэн өвөр Монголын олон компани байдаг. Тиймээс эдгээр компаниудыг хоорондоо нэгтгэж Монгол өвөр Монголын хоорондын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг ахиулах дэмжих зорилгоор 2011 онд Монгол өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоог байгуулсан нь өдгөө 100 гаруй компани 200 гаруй хувь хүн нийтдээ 300 гаруй гишүүнтэй болон өргөжөж өргөжхийн хэрээр Монголд оруулах хөрөнгө оруулалтч нэмэгдсээр байна. Одоо манай холбоо гишүүнээр ярих юм бол хоёр төрөл байдаг. Нэг бол компани гишүүн, нэг бол хувь хүний гишүүн гэж байдаг. Компаниараа гишүүн болсон 120-од байгаа. Хувь хүнээр бол 200 гаруй хүн гишүүнээр байна. Ингээд бол 300 гаруй гишүүн хамтарч ажиллаж байна. За энэ холбоо байгуулснаар бидэн гишүүн компани нэг үйл ажиллагааг дэмжиж Монгол улсын хууль тогтоомжийг гишүүдтэй мэдээлж зөв замаар Монгол улсын хуулийг дээдэлж ажиллах талаар бол сурчлаа хийж ажиллаж ирсэн. Мөн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг олон төрлийн мэдээллийг бол бидний гишүүдтэй бол хүргэж цаг тохиолдсон бол Монгол улс юу болж байгаа, ямар талаар ямар асуудал илэрж байгаа, бидэн одоо юун дээр анхаарч ажиллах ёстой гэх мэт мэдээллүүдийг бол хүргэж өгсөн юм аа. Монгол өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо өдөр ирэх бүр өргөжин Монголын хуультай нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг сайжруулах, нэг ёсны гүр болох юм. Тиймээс энэхүү үүргээ биелүүлж Монголд үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүмүүс мөн компаниудад дэмжлэг тусалцаа өгөхийн зэрэгцээ шинээр хөрөнгө оруулах компаниудад Монголын бизнесийн орчин танилцуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлсээр байна. Хөрөнгө оруулалтын дүнд Монголд олон ажлын байр бий болгосны нэг тод жишээ бол Авилс компанид л гэхэд 100 гаруй ажилчид байдаг нь бүгд монголчууд байдгаар харагдаж байна. Энэ мэдчлэн олон талд эерэг нөлөө гарахаас гадна Монгол нутаг дэвсгэр дээр мөрдөгддөг хууль дүрмийг Монгол өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны 300 гаруй гишүүд даган өөрсдийн эрхэлдэг бизнесээ дэглэгрүүлэн хөгжүүлсээр байна. Үүний зэрэгцээ зөвхөн ашиг орлого дээр тулгуурласан биш, Монголд өргөжөө өгөх салбарыг судлан түүнийг дэлгэрүүлж бизнес болгон Монгол улсын хэтийн хөгжилд нэмэр болох салбарын үнцийг тавьж, ингэснээр тухайн төрлийн салбартаа чухал байр суурийг эзэлж байгаа юм. Компаниуд бол олон төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа, олон чиглэлээр ажиллаж байна. Эхлээд бол уул уурхай чиглэлээр бол хөрөнгө оруулалт нэлээд идэвхтэй байсан. Сүүлийн жилүүдэд бол Монгол улсын уул уурхайгийн байдал мөн
дэлхийн эдийн засгийн хөгжил, хятад эдийн зах зээлийн байдлаар шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн борлуулалт бас төдий сайн биш болоод энэ салбар бол одоохондоо хүндхэн байдалтай байна. Гэхдээ бол манай босод салбарууд бол бас гайгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Байшин барилга энэ талаар бол манай бас нэлээд бүтээлтэй. Улаанбаатарт бас мөн одоо босод хот аймагуд бас манай гишүүн компани барьсан барилга бол сүндрээд байна. Мөн одоо Монгол улсын 40 мянган айлын төсөлд 100 мянган айлын төсөл бол идэвхтэй оролцоод нэлээд амжилт хүргэсэн. Тэгээд манай тариалан аж ахуйн талаар бас ойрын жилүүд бол хөрөн оруулалт идэвхтэй хийж байгаа. Зарим компаниуд бол одоо олон мянган газар тарьж ажиллаж байна. Монгол улсын цагуурын байдал жоохон эрсдэлтэй болохоор бас заримдаа гайгүй бас заримдаа хүндрэлтэй байдал гард юм аа. Өнгөрсөн онд бол бас хэсэг газар гангадаад манай одоо зарим компаниуд бас тэн дээр жоохон хүндрэлт учирсан. Гэхдээ зарим газар бас гайгүй зүүн бүсээр бол бас тариа урагц бол гайгүй сайн авсан юм сайхан мэдээлэл байгаа юм байна. Ер нь бол бид нэ одоо Монгол улсын ийм сайхан нутаг, ийм экологийн сайхан нөхцөлийг ашиглаж тариалан хөдөө аж ахуй дээр бол хөрөн оруулалт ихээхэн сайн хийж бол Монгол улстай бол энэ талаар хувь нэмрээ үзүүлээ гэж бид уриалж байгаа. Энэ дээр бол цаашдаа мөн ирээдүйдээ ийм байдал харагдаж байна. Гэхдээ бас энд зарим нэг асуудлыг бас нэг шийдэх бас ийм хүсэлтэй байгаа. Жишээлбэл одоо яг газрын одоо урт хугацааны хугацаагаар ашиглаж ажиллах талаар бол хууль бол тийм бас тодорхой биш байна. Тэгвэл одоо манайхын ихэнх нь бол Монгол тэр газрын эзэнтэйгээ хамтарч ажилладаг. Энэ дээр бол бас хамтрахтай бол гайгүй байна. Гэхдээ яг өөрийн гэсэн тийм газар биш болохоор удаан хугацаагаар хөрөн оруулалт хийгдэв. Бас эрсдэлтэй гэж тооцоод хүчтэй, зоригтой бас хөрөн оруулалт хийж чадахгүй байна. Тийм болохоор хэрвээ ингээд 20 жилийн муу 30 жилийн бүр 50 жил хүртэл энэ газрыг ашиглаж ажиллаж болно гэсэн тийм хуулийн тогтоомж тодорхой болчих юм бол манайхан бол илүүхэн хүч сайн хүчтэй хөрөн оруулалт хийх болох байхаа гэж би бас их найдаж байна. Энэ талаар бол бид нь бол маш ихтэй ингэж ажиллаж байна. Энээс гадна бол үйлчлэгээний талаар манай одоо ресторан, бар гэдэг бас ажиллаж байна. Бас хуулийн үйлчлэгээ үзүүлж байна. Бас босод талаар бол хүмүүс мэдээ өгж Монголын одоо зөв мэдээллийг одоо хүмүүс ойлгуулахын тулд манай одоо энэ сэтгүүлч нар бас ажиллаж байна. Манай өвөр Монголоос бол бас Солонгоо гэдэг сэтгүүл одоо хөвлүүлж Монгол иргэдэд бол тарааж уншигчид очиж байгаа. Мөн одоо өвөр Монголын радио, өвөр Монголын телевизэр энэ бүгд өөрийнх нь одоо ийм салбар юм уу студиуд бол Монголд хамтарч ажиллаж байна. Энэ дээр бас нэлээд гайгүй амжилт гаргаж байна. Мөн одоо өвөр Монголын ийм мэдээлүүд энэ одоо кино, жижиг одоо уран сайхны бүтээлүүд бас Монгол улсын ард түмнээс бол нэлээд сайшаал олсон байгаа.
одоо хууль зүйн манай компаниуд ажиллаж байна. Одоо хуулийн зөвлөхөөр хуулийг нь орчуулж, тарааж хүмүүсд болоод одоо яг хуулийн өөрчлөлсөн яг тэр үед нь болоод тэрүү өөрчлөлсөн утгын болоод компаниуд хөргөж энэ дээр бас гайгүй ажиллаж байна. Мөн одоо аял жуулчлалын шогоомор бол нэлээд сайн ажиллаж байна. Монгол улсад хадийн хөрөнгө оруулалттай компаниас аял жуулчлалын чиглэлээр бол манай холбооны гишүүд одоо гол байр эзэлж байгаа юм аа. Өөр монголчуудыг бол сүүлийн үед ялангуяа хөдөөнийхийг Монголд аял жуулчлалаар өрөөлж хөдөөнөө амьдралтай танилцж манай хөдөөнийхийн болоод Монголыг бол нүдэрээ үзэж хөлөөрийн газар дээрээ явж үзэх бол үнэхээр сүүлийн үед бол их ясаа явж байгаа. Одоо хуучин болвол зүгээр мэдээлэлээс хардаг байсан бол одоо бол чөлөөтэй Монгол улс аялдаг болсон. Тэгээ Монгол улсад аялснаар бол манай энэ улсууд бас сэтгэл маш өндөр, маш баяртай ингээд ирж үзэж байна. Өөр Монголоос гадна бол босод орных нь жишээ одоо хадийн өмнө орн тэр улсуудыг бас Монгол аялуулах энэ аял жуулчлалаар дамжуулж тэр улсуудыг Монгол улсын одоо ингээд таниулахтаар бас нэлээд амжилт хүрсэн байна. За манай энэ холбооны гишүүд болвол гишүүн компаниуд энэ чиглэлээр бол цаашдаа бол хоёр талын аял жуулчлалыг харилцан аялуулах талаар бас илүүхэн ажиллая гэж ярьж харж байна. Ялангуяа одоо Монгол улсын одоо аял жуулчлалчдыг хадийн одоо босод орнуудаар аялуулах, зохион байгуулах талаар ажиллана гэсэн төлөвтэй ингээд явж байгаа. Хэдийгээр зөвхөн ашиг харалгүй хууль дүрм журмаа мөрдөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч Монголын талаас гадаад компаниудын талаар баримталдаг төрийн бодлого дутмаг учраас урагшлагад хүндрэл олонтоо гардаг. Үүний жишээ бол Өвөр Монголын хөрөнгө оруулагчид анх бизнес эрхлэх гээд баримт бичиг хөөцөлдөх гээд л асуудлууд дараалах боловч Монголын үндэсний компаниудыг хурдан бүдэж харин гадаад хөрөнгө оруулалттай компаниудыг хойшилдог гэдгийг дурдаад байгаа юм. Энэ нь тус улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого чиглэл нь буруу байгаатай холбоотой. Хит их хардсан эмээсэн гэж болгоомжлууд байхад харин бусад оронд бол хөрөнгө оруулагчтай үндэс угсаагаар нь ялгалгүй зөвхөн хөрөнгө оруулагч гэж харж чадаж үүний хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтыг татаж татвар төвлөрүүлж чаддаг. Үүнийг Өвөр Монголын өөртөө засах орны сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа эдийн засаг түүнийг хөтлөх салбаруудаас харж болох юм а. Гадаадын хөрөнгө оруулалт их байвал Монгол улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэж түүгээр бусад салбарууд хөгжиж үүнийг даган бусад салбарууд ч хөгжих юм а. Монголд бизнес эрхлэхэд тулгарах зарим бэрхшээлтэй зүйлийг дурдвал юуны төрөнд бизнес эрхлэгч дөнгөж үйл ажиллагаагаа эрхлээд явж байхад эрх барих хүчин солигдоход журманд өөрчлөлт ордог. Ингэснээр бизнесээ өөрчлөх хэрэг гардаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын талаар нэгдсэн бодлогыг харуулж байгаа юм. Хоёрдугаарт Монголд дэд бүтэц гүйцэд хөгжөөгүй. Энэ нь орон нутагт бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд зам муу гэд олон талд сөрөг үр дагавартай. Харин 3-дугаарт гадаадын хөрөнгө оруулагчдад бодлогоор дэмжих, хөнгөлөлт урамшуулалт үзүүлдэггүйгээд олон саад бэрхшээл тулгарсаар байна. Унгар улсын хувьд эргэн тойрон хил залгаа орших Европын орнуудын өргөн хэрэглээний барааны гол бааз нь болж чадсан нь үнэлэг гадны хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх, үндэс угсаагаар ялгалгүй хөрөнгө оруулагч гэсэн бодлогоор дэмжих зэрэг олон талд нааштай үйл ажиллагаатай холбоотой. Энэ мэтчлэн бизнес эрхлэгчдүүд саад бэрхшээл тулгарсаар байгаа боловч Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны 300 гаруй гишүүд ажлаа урагшлуулж бизнесээ өргөжүүлэн Монгол улсын хуулийн хүрээнд ажилласаар байна. Зөвхөн уул уурхайн салбарт хятад Өвөр Монголын хөрөнгө оруулалттай 1000 гаруй компани байгаа боловч хамгийн их бэрхшээлтэй тулгардаг нь энэ салбарынхан. Хятад Монгол хоёр улсын хооронд болвол нэг нэгэндээ хэрэгтэй тийм үйл ажиллагаа бол их байдаг. Монголын одоо экологийн ийм сайхан орчинд одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн жишээ бол ноос, ноолрын бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн мөн одоо хөдөө аж ахуйн одоо ногоон эколог гэдэг энэ утгаар бол одоо ямар нэгэн одоо хими одоо тийм бохирдол байхгүй ийм сайхан бүтээгдэхүүнийг бол хятад нутагт нэвтрүүлж хайртын ард түмэнд бол одоо хөргөх бол энэ бүрэн боломжтой. Монгол улс бол хөгжихдээ бол техник, шинэ технологи нэвтрэхтэр бас их чухал
ийм шаардлага байгаа. Энэ дээр бид бас цаашдаа хамтарч ажиллана гэж. Сүүлийн үед бол онлайн худалдаа бол их сайхан хөгжиж байгаа. Онлайн худалдаагаар дамжиж болвол мөн олон шин боломж бол гарч ирж байгаа. Манай зарим гишүүн компани бол бас энэ дээр ажиллаж байна. Монгол онлайн худалдаа явуулагтай бол бас зарим нөхцөл хөрөлцгөө бас ийм байдал харагдаж байгаа. Жишээ бол хөндлөнгийн тооцоо хийдэг ийм юу бол байхгүй байна ийм нөхцөл. Заавал нэгэндээ шууд төлдөг. Тэрэн болвол бас нэгэндээ ихтгэл төрүүлэхтэй нь бас арай дутуу. Тийм болохоор 3 дахь этгээд хөндлөнгийн ийм компани тооцоо хийдэг. Бараа нийлүүлэхээс өмнө худалдан авахч бол тэр мөнгөнд тийшээ өгөөд барааг нь авсныхаа дараа болоо тэр мөнгөнд нөгөө худалдан талд очино. Ямар нэгэн гомдол гарах юм бол энэ хөндлөгийн тал бол тэрийг зогчулж шийдэх гомдол өгөө хохирол өгөө болгодог ийм нэг баталгаажуулдаг ийм нэг систем Монголд бас ингээд хэрэгтэй болж байна. Дахиад бол логист хүргэлтийн талаар бас тийм үйлчлэлээ сайжраагүй байна. За ийм юм нөхцлүүдийг бол сайжруулж бол ажиллах юм бол цаашдаа бол их сайн болох байхаа гэж бодож байна. Мөн Монголоор дамжиж дэлхийн босод орнуудтай хамтарч ажиллах бас ийм сайхан нөхцөл Монголд бий. Жишээл Алтан болгоор энэ боомтор дамжиж Оростой холбож, Оростой ингэж хамтарч ажиллах, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, мөн Монгол улс бол Евро орнтой мөн Япон улстай бол хөнгөлтэй бараа нэвтрүүлэг ийм хоорондоо гэрээ хилцээр ингээд байгуулсан байгаа. За энэ нөхцөлийг бас ашиглаж Монгол бол үйлдвэрээ байгуулж, Монголтойгоо хамтарсан үйлдвэр байгуулад 40-оос доош өгөө бүтээгдэхүүнийг үн үртгэгийг Монгол шингээсэн бол тэр бараа бүтээгдэхүүний бол тэр орнуудад татваргүй очих ийм бүрэн нөхцөл байгаа. Энэ бол таатай нөхцөлийг бас ашиглаж бидэн бол энэ талын мэдээллийг бол урагшаа өөр Монгол талдаа бол их танилцуулж байна. Ингээд бол цаашдаа бол монголоор дамжиж бусад орнуудтай хамтран ажиллах энэ талаар бол нэлээд сайн хөгжих болох байхаа гэж бас найдаж байна. Ерөн бол цаг үе бол улам сайхан болж байна. Хоёр улсын харилцаа мөн өөр Монгол улстайгаа хоорондоо бол нэлээд сайхан ажиллаж улам ингээд өндөр түвшинлөөгээд хөгжиж явж байгаа гэдэг дээр бол бид ойлгож байгаа. Энэ дээр бол цаашдаа бол өшөө их амжилт авчрах байхаа гэж найдаж байна. Мэдээж хаач гэсэн бизнес эрхлэхэд хүндрэл олон гарна. Тиймээс Монгол өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны шинээр бизнес эрхлэгч болоод асуудал тулгарсан гишүүдтэй дэмжлэг тусалцаа үзүүлэх, өөр олон компани хөл дээрээ босохын туслах, хоёр орны бизнес эрхлэгчдэд бүр болсон. Тиймээс ч Монголд өвөр Монголын өртөл засаг орны хөрөнгө оруулалтаар барилга, эмнэлэг, сургууль, үйлдвэр үйлчлэгээгээд олон салбарт хөрөнгө оруулагчид нэмэгт царим гаймаа.